За асинхрон хичээлийн маань сэдэв болохоор найруулгын төрөл, найруулгын хэм маягийн ялгаа. За хичээлийн зорилго маань болохоор найруулгын төрөл ба найруулгын хэм маягийг ялгаан танд сурах зорилготой хичээл байна. За хамгийн ихдээ бид нар найруулгын төрөл онцлогийн талаар ерөнхийдөө дэлгэцэн дээр урьдчилсан үгснэгтийг харцгаая. За тэгээ найруулгыг болохоор Монгол хэлний найруулгыг дотор нь бичгийн ба ярианы гэж хоёр ангилдаг. За бичгийн найруулга дотор нь албан бичгийн шинжилгээ ухаан, за сонин нийтлийн уран зохиолын гэж ангилдаг байна. За ангилалт тус бүр дээр ерөнхийдөө онцлогийг нь бид нэр мэдэж авъя. За албан бичгийн найруулга маань болохоор хэрэг явдлын тухай дистараалан нарийн тоочин бичсэн баримтчгийн хэл найруулгыг хэлэх нэ. За шинжлэх ухааны найруулга гэхээр байгаль нийгэм дэх хэрэг явдлын тухай өгүүлэхдээ түүний зүй тогтол харьцааг нь эргэцүүлэн дүгнсэн бичгийн хэл найруулгыг бол шинжлэх ухааны найруулга гэж хэлнэ. За сонин нийтлийн найруулга гэдэг маань хэрэг явдлын учир утгыг хэлбэрчлэн тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой учир зүйн нотлохоо гэдэг бичгийн найруулгыг хэлэх юм байна. Уран зохиолын найруулга гэдэг нь болохоор байгаль нийгэм дэх хэрэг явдлыг утга соёлын үүднээс бүтээл сэтгхүүн төвшөнд уран дүр төрслөөр бичсэн найруулгыг хэлнэ. За төрөл тос бүрийн онцлог ялгаа нь энэ байна. За энийг сайн бас мэдэж аваад тэмдэглэж авах нэ. За ерөнхийдөө найруулгуудын маань төрлүүдийн гол хоорондын онцлог ялгааг дэлгэцэн дээр харуулж байна. За албан бичгийн найруулга бол харьцуулаад ерөнхийдөө сайн харьцуулж ажиглаж сайн ойлгож авах нь байна. За албан бичгийн найруулга бол тогтсон хэв загвартай байдаг. За тэгээ утга санаа нь бол маш тодорхой. Тухайн үг хэллэгийг бол шууд утгаар нь хэрэгэлдэг онцлогтой байна. Тэгээ уран яруу дүрслэл ерөнхийдөө хэрэгэлдэггүй, сэтгэлийн өнгө аясын илэрхгүй байх нь байна. За тэгэнгүүт албан бичгийн найруулга бол захирсан, тушаас хүссэн өнгө аястай байдаг гэд. За ийм онцлог ялгаатай байдаг байна. За шинжлэх ухааны найруулга бол мэргэжлийн хүмүүст зориулсан байдаг. За хийсвэр ойлголт ерөнхийдөө голдог гэж байна. За мэдээж шинжлэх ухааны найруулга учраас нэр томьёо ихтэй. За итгүүлж, үнэмшүүлэх, танин мэдүүлэх зорилготой. За тэгэнгүүт найруулга тус бүрийнхэн зорилго өөр байна. За энийг бас сайн ойлгож авах нь. За баталж нотсон өнгө аясах болчилдог байна. За сонин нийтлэлийн найруулга бол шин соргон мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг. За шин санаа дэвшүүлсэн, шүүмжилсэн, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн онцлогтой байх нь байна. За тэгээд уран дүрслэл, далд санаа бүхий үг хэллэг ашигладаг. За сэтгүүлч, бичигчийн сэтгэлийн өнгө аясыг илэрсэн байдаг онцлог байна. За баймж, үнэлэмж бас сонин нийтлэлийн найруулга дээр хэрэгэлдэг байх нэ. За уран зохиолын найруулга бол мэдээж зохиолч урд чадварыг харуулдаг. За хэлний бүх нэгжүүдийг хэрэгэлдэг онцлогтой гэж байна. За мэдээж уран дүр дүрслэлийг уран яруу үг хэллэгийг хэрэглэнэ. За зохиолчийн сэтгэлийн өнгө аяс нь илэрнэ, үзэл бодол, хандлага, үнэлэмж нь чөлөөтэй илэрдгээрээ онцлог байх нэ. За ярианы найруулга бол хүмүүсийн харилцах амын яриа, за хувь хүний мэдлэг боловсролын цар хүрээг харуулдаг байна. Ерөнхийдөө хандсан үг олон байдаг байна. За ингээд найруулга тус бүрийн онцлог ялгааны юм байх. За ерөнхийдөө албан найруулгат маань ямар баримт мэдээ ерөнхийдөө багтах вэ гэдгийг энэ дээр нь тусад нь ангилаад оруулсан байна. Албан бичгийн найруулгад бол тогтоол, зарлага, захирамж, за тэгэнгүүт албан, тооц, төлөвлөгөө, тайлан, илтгэх хуудас, акт, гэрээ, тодорхойл, хууль, дүм, заавар, өргөдөл багтдаг байна. Албан бичгийн найруулгад шинжлэх ухааны найруулгад болохоор нэг сэдвтээ зохиол, шүүмж, сургагч, гарын авлага, хөтөлбөр мэргэжлийн хүмүүст илүү зориулсан байдаг гэдэг үднээсээ тойл, сэтгүүл, эмтгэл, за өгүүлэл, илтгэл, эрдмийн зураг хөндлөсөн зохиол, реферат зэрэг маань шинжлэх ухааны найруулгын төрөлд багтах нэ. За сонин нийтлийн найруулга бол мэдээ тэмдэглэл, сурвалжлага, ярилцлага, найруулал, за тэгээ баримтат киноны тайлбар, хурал цуглаан, арга хэмжээнд хэлэх үг зэргүүд маань сонин нийтлийн найруулгад багтана. За уран зохиолын найруулгад бол ардын аман зохиол, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, өгүүлэг, тууж, армаан, жүжигийн зохиолууд багтдаг байна.
Ярианы найруулгад бол илтгэл тавих, за мэтгэлцээ хийх, чөлөөт ярилцлага, өдөр тутмын яриа зэргүүд маань багтана гэж ойлгоно. За бид нэр яг нөө найруулгын төрлүүдийг ерөнхийдөө мэдж авлаа. Тэгээд найруулгын төрлүүдийг маань тухайн найруулгын төрлүүдийг ямар хэм маягаар бичигддэг вэ гэдгийг дараагийн чухал зүйл маань найруулгын хэм маяг гэх нь мэдэж авах нь гол байна. За тэгвэл нөгөө төрлүүдийн харуулж уран зохиолын найруулга, албан бичгийн найруулга, шинэ ухаан, сонин нийллийн найруулгууд маань найруулгын хэм маяг нь одоо бичигдчих хэм маяг нь болохоор албан бичгийн найруулга бол тоочмч хэм маягаар бичигддэг байх онцлогтой. Шинжлэх ухааны найруулга маань эргцүүлэмж хэм маягаар бичигдэх нь байна. За сонин нийтлэл бол мэдээж их нөө олон нийтэд мэдээлэл дамжуулах зорилготой учраас аливаа ямар нэгэн зүйлийг тайлбарсан тийм хэм маягаар бичигддэг байна. За уран зохиолын найруулга бол хүрэмж хэм маягаар бичигдэнэ. Найруулгын одоо 4 хэм маяг байдаг. За тэгээд тус бүртээ эдгээр яг нөө төрлүүдтэй дүүцдэг байна. Бичигдэх хэм маяг нь. За найруулгын хэм маягийг болохоор сая ярьсан те 4 хэм маяг байдаг. Хүүрнэмж, тоочмж, тайлбарламж, эргцүүлэмж. За хүүрнэмж бол яг нөө ерөнхийдөө цуврал зурагтай гэж ойлгож болох нь хүүрнэмж хэм маягийг. За цагийн дарааллаар одоо цуврал зураг гэхээр цагийн дарааллын дагуу эхнээс нь дуустал нь ингээ ойлгомжтой хөрнө өгүүлдэг. За тэгээ бүтэц бол эхлэл гол төгсгөл гэсэн бүтэцтэй. За тоочмж хэм маяг бол хөрөг зургийг зурагтай дүүхэн нь хөрөг зураг гэж ойлгож болох нь. Юм үзэгдлийн одоо гадаа дотоо шинжийг яг нь тоочдог. За тэгээд ямар тухайн юм үзэгдлийн гол шинжийг өгүүлэх учраас орон зайн шинжтэйгээр онцлогтой байдаг байна. Тайлбарламж зураг маань одоо их нь ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг тайлбарлаж байгаа учраас тайлбарт зурагтай ижил гэж ойлгож болох нь байна. За ямар нэгэн зүйлийн мөн чанар, утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой их байдаг. За батлах, тайлбарлах зүйл түүний тайлбарсан баримт нотлогоо төгсгөл дүгнэх гэсэн хэсэгтэй байдаг. Эргцүүлэмж хэм маяг маань бол хийсвэр зурагтай дүүн. За 2 өгүүлбэр, 2 зохицолбороос 3 дахь нь дүгнэлт байх ийм бүтэцтэйгээр бичигддэг байна. Юмсын учир шалтгаан асуудлыг шүүн дунгааж баталсан эсвэл өгүүлсэн дүгнэлт гаргасан байдаг гэдэг. За энэ бол найруулгын хэм маяг. Монгол хэлний найруулгын 4 хэм маяг байдаг. За дэлгэсэн дээр харж байгаа загварчлалахаар монгол хэлний их найруулгын одоо төрөл. За эхийн найруулгын төрөл бол яг нь за ингээд албан бичгийн найруулга, эрдэм шинжилгээний сонин нийтлэлийн уран зохиолын найруулга байдаг. Тэгээд тус бүртээ одоо нөгөө хэм маягийн энд ногооноор ингээд харуулсан байна. За тэгэнгүүт яг нь за ямар өгүүлбэрүүд ерөнхийдөө голчилдог вэ гэхээр албан бичгийн найруулгад бол хүүрнэх ба тооцох өгүүлбэр голчилдог гэж байна. За уран зохиолын найруулга дээр захирах, за хүсэх өгүүлбэр. За тэгээд яг нь асуух ба таамаглах өгүүлбэр гэдгийг яг нь одоо найруулгын төрөл хэм маягийг яг нь энд загварчлалаар ингэж харуулсан байна. За өнөөдрийн сэдэв маань ерөөсөө найруулгын төрөл, найруулгын хэм маягийн талаар байлаа.